Сайн байцгаана уу? Ургамал тайртай найзуудаа, ургамал тайртай бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид нэг маш хөөрхөн цахилгаан хүлээж авсан байгаа. За энэ бол сүүлийн үед тренд болоод байгаа мөөгийн хэлбэртэй шилэн урсгалын савнууд. За зүгээр нэг усанд хийхээс илүүтэйгээр гэр дотор нэгэн төрлийн интерьер, чимэглэл болж өгдгөөрөө онцлогтой. За шилэн савнд өрсөлдөхөд анхаарах нэг чухал зүйл бий. За шилэн сав нь нарны гэрлийг шууд тусгадаг учраас усаа тогтмол буюу 5-7 хоногтой заавал сольж явах шаардлагатай. Энэ нь нөгөө замагтахаас сэргийлнэ. За байршлын хувьд болохоор нарны шууд тусгалаас хол гэхдээ ийм гэрэлтэй газар байршуулаарай. Хэрвээ гэрэл муутай бол гэрэл заавал тэнд байршуулах шаардлагатай байдаг шүү. За ямар ургамлууд өрсөлдөхийн тохиромжтой талаар одоо ярьцгаая. За ийм нарийн хүзүүтэй ийм шилэн савнд бол ямар ч ургамал өрсөлдүүлж болох ч гэсэн за хамгийн тохиромжтой гоё цэцэгтэй бол ботосын төрлүүд ордог. Яагаад гэвэл маш хурдан үндэслэдэг, арчилгаа бага гэдэг утгаараа за филодендрон төрлийн бүх одоо төрлүүд маань хамаарагдана. За навчныхны хэлбэр нь өөрөө их гоё, тийм мөөгөн савтайгаа гоё зохицно гэж бодож байна. Энэхүү мөөгөн савнууд манай гэрийн буруур амьсгалыг үнэхээр дулаахан болгосон байгаа биз. Хэрв та ургамлаа зүгээр нэг аяг эсвэл варины шилэнд биш загварлаг байдлаар өрсөлдөхийг хүсвэл ийм савнуудыг сонгохыг зөвлөе. Та бүхэн ургамлаа ямар савнд өрсөлдүүлдэг вэ? Сэтгэл хэсэгт бас хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.